Чиглэлд байдаг адуу бол одоо халлаа адуу гэж ярьдаг юм байна. За халлаа гэдэг нэр бол мэдээж одоо Солонгосын хамгийн өндөр болох халлаасан уулаар нэрлэгдсэн ийм адуу бол байт юм байна. За үндсэн за уг гарвал бол одоо мэдээж англи адуу, жижиг адуу хоёрын дундаас үүсэлтэй гэж үздэг. За тэгээ Солонгосын одоогийн байдлаар бол өдөр тутмын унлага эдлэгээ морь унлагад ашигладаг ийм төрлийн бас нэг Солонгосын нутгийн үйлдвэрийн адуу бол энэ хааллаа адуу гэж байт юм байна. За би хаагаар бол ерөөдөө Монгол адуутай ойролцоо дундын юм сайхан биетэй ийм адууг бол одоо хааллаа адуу гэдэг юм байна. За тэгээ Солонгос улсад бол одоо хааллаа адуу бол одоо маш их. За ингэж ээж адуу байна. За одоо яг одоо морин тойруулгын уралдаанд уралддаг тоор бүрээ буюу цэвэрцсний англи адуунууд гэсэн ийм одоо 3 төрлийн адуу бол байт юм байна. Энд бас нэг хааллаа адуу байна. За ер нь одоо бас ийм хөлгар бохим. За дилс бол Монгол адуутай ойролцоо хэв маягтай байгаа байдал биеийн бүтэц төрц зэргээр бол одоо ойролцоо ийм адуу бол хааллаа адуу байна. Энтхий манайхны хэллэгээр бол одоо шинэ цагийн адуу л гэсэн үг. За ийм сайхан адуунуудыг та бүхэндээ үзүүлчих ингэж явж байна.